За орлогын доод хэмжээ, зарлагын дээд хэмжээ хоёулаа буурч байгаа учраас энэ нөгөө төсвийн хуулийг бол зөрчихгүй. Яг хуулийн юун дотроо яваад байгаа байхгүй юу? 24% гэж байгаа учраас бид нар энийг 30 руу оруулах боломж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр 30 дотор 6% байгаа шүү дээ. 6 их 80 гэсэн тооцоо. Тэгэхээр энээсээ нэг их 80 төгрөгийг энэ тэтгэвэр цалин юмнуудтай оруулах боломж байгаа гэж хараад байгаа байхгүй юу? Энд ерөөсөө хууль зөрчсөн юм байхгүй. Тэгээ үнэхээр бүр болохгүй бол юу яа л да? Өөр зээлээ тавиа. Азийн өвчний банкнаас 150 сая долларын өөр зээл тавиад баахан барилга барина гэж яриад байгаа шүү дээ. Тэгвэл өөр зээлээ тавиад энэ багш нарынхаа цалин хөлс тэ тэтгэвэр тэтгэмжээ нэмэлтээ. Заавал болохгүйг нь барьж аваадах юм. Өөрөө тавиад зөндөө их байшин барилга зам гүр бариад байгаа юм чи одоо энэ өөр тавьж эмч багш тийм ээ ахмадууд ч гадаад чагсаад байгааг хараад байгаа үстэй та нар. За саяхан тэр нэмж илүү тодруулж өгөх мэдээлэл тоо хариулт байгаа юу? Байхгүй байж болно. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс нэрээ асууя. Хэн байгаа вэ? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс. За 2 дугаар микрофон нэрээ хэлээд. За Уганбаатар төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн. За одоо орж ирсэн байгаа төсвийн орлого болон зарлагтай холбоотой дүн бол бидний хаврын өгчсэн төсөөллөөс аль нь бол жоохон буурсан байгаа. За бид нар бол хавар орлогыг бол нэг 33 орчим их найд байх болов гэсэн юм төсөөлөлтөй байсан нэмжүүлсэн орлогыг. За одоо бол хавар бүхэн бидний баталсан төсвийн өрөөний мэдээлэлээр бас 33.4-оор батлагдсан байгаа. Одоо бол 31.6 болчиход байгаа. Үндсэн шалтгаан бол эдийн засгийн түүхийн эдийн зах зээл дээр болж байгаа энэ циклийн асуудал байгаа тийм. Тэгэхээр энэ 31.6-аас дээш нь өсөх бол жоох хэцүү болов гэж бодож байна. Төсвөөс орлогыг. Тэ орлого нь өсөхгүй болохоор зарлага нэмжихээр дахиад нөгөө юунууд нь тэнцлийн дүрм дээр очиод зөрчил үүснэ л дээ ялдчихгүй.